бэлгийн тооллоор гэж хэлээ тийм үү. За 14 дугаар журны харагчин тулгай жилийн хаврын ихэнх сарын 25-ны нар ургахын өмнөхөн одоо мэндэлжээ гэж одоо манай богдын одоо намтруудад ингэж гарч байгаа. Намтруудад гарч байгаа. Тэр нь болохоор ачоо гэж гарч. За зарим намтар дээр чог гэж бичсэн байна. Чог. Чог. За тэгээд ерөнхийдөө за содон гэдэг чинь ойлгомжтой буян гэсэн утгатай үг тийм үү. За чог гэдэг нэрнийх нь бол их жоохон сонин. Энийг бас нэг жоохон тодруулъя. Гэдэг тэр одоо ачог буюу чоо гэж ингэж бичиж байгаа нь бол юу гэхээр гэж бичдгийг болохоор төв хэлний 5 гэсэн тоогоор бичиж байгаа. Чог гэдэг нь одоо болох гэсэн маягтай үг. Чин болохоор одоо зарим тохиолдолд манайх болохоор одоо энэ нөгөө жомприлерөө шиний нэгнээс эхэлдэг болоо заримдаа ласан ирүүлчин болохоор энэ эхлэх өдөр нь бол арай жоохон өөр байдаг шүү дээ. 18 өдөр бас ч юм уу. Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Мадрая подкаст Монгол утга хуульгаад нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Дашрамдуулахад бидний өмнөх дугаарыг хүлээн авч үзхийг хүсэх юм бол манай YouTube хуудасаар маань зочлон хүлээн авч үзэж мөн одоо бидний хийж байгаа энэ нэвтрүүлгийн маань та бүхэн сайхан дэмжээрэй гэж хүсэж байна. Тэгээд энэ удаагийн дугаараа эхлүүлээ. Энэ өдрийн мэндийг хүргэе мэгийнхаа. За энэ өдрийн мэнд хүргье танд. За та хоёрын өнөөдрийн ярилцах сэдэв маань бол одоо 6 дугаар богдъё. Тий, одоо хоёулаа анхдугаар богдоос эхлээд яриад одоо 6 дугаар богд дээр хүрч байна да. Тэгэхээр хоёулаа уламжлалын дагуу нэвтрүүлгээ 6 дугаар богдынхаа алдрын талаар эхлэе гэж бодож байна тийм ээ. За ямар алдартай байв энэ талаараа. За тэгээ. За манай 6 дугаар богд маань номын алдар нь Лувсан Дамби, Лувсан Балдан уучлаарай, Лувсан Балдан Дамби Жансан гэдэг алдартай маа. Тэгээ энэ одоо дөрөвчийн дугаарыг үзсэн хүмүүс маань сайн мэддэг болж тэгээд энэ хотог төвлөгөө заримдаа хүний хэлж байгаа энэ одоо номын нэр нь болохоор энэ чинь номын нэр, саглийн нэр одоо тэгээд ховлгын саглийнхэн нэр гэсэн утгатай болно л доо. За утга агуулга нь юу вэ гэхээр Лувсан гэдэг нь сайн оюун гэсэн үг. За Балдан гэвэл цог төгөлдөр, цог төгс гэсэн утгатай болно. Дамби Жансан гэдэг нь шашны дуаз, шашны ялгуулсан тэмдэг гэсэн. За нийлүүлээд ерөнхийдөө богдынхаа одоо энэ алдар нэрийг ингээ бодоод үзэх юм бол Лувсан буюу одоо сайн оюун Сумаде гэрдийн одоо богд зонхын шашны одоо тийм ээ маригч одоо дуаз яллын тэмдэг болсон юм эрдэм ухаан одоо бус юм цог төгөлдөр гэсэн маягтай ийм сайхан нэртэй байна. Лувсан Балдан Дамби Жансан гэдэг алдартай. Нэрний тухайд бол юм байна. Тэгэхээр манай 6 дугаар богд маань одоо нийтийн тооллон болон бэлгийн тооллын хэдэн онд хаана яаж мэдлвэ гэдэг талаараа өргөл. За тэгээ. За манай богд маань одоо бэлгийн тооллоор гэж хэлээ тийм үү. За 14 дугаар журны харагчин тулгай жилийн хаврын ихэнх сарын 25-ны нар ургахын өмнөхөн одоо мэндэлжээ гэж одоо манай богдын одоо намтруудад ингэж гарч байгаа. Намтруудад гарч байгаа. Тэгэхээр манай богд маань бол 6 дугаар богд маань туулай жилтэй болно. За саяын харагчин туулай жилийн хаврын ихэнх сарын 25 гэдэг нь за аргын тооллын ямар өдөрт одоо дүүцэх вэ, таарах вэ гэхээр 1843 онд тохиож байна. За энэ 1843 оны 2 сарын 21-ний өдөр одоо мэндэлсэн байна. За тэгвэл мэндэлсэн газар нь хаана вэ гэхээр одоо төвдийн одоо Лас хотын хойд хэсэгт. Ингээд Лас хотынхоо яг энэ хот дотроо гэсэн үг. Тэгтээ хотынхоо хойд одоо тийм одоо дүүрэг гинүү тийм ээ. Одоо тэнд одоо мэндэлсэн байх нь. За намтар дээр гарч байгаагаар ингэж хэлж байгаа шүү дээ. За ээж аав эцэг их нь бол ямар хүн гэхээр бол эцэг нь содном гэж одоо намтар дээр нь гарч байна. За ээжийнх нь нэр нь болохоор ачоо гэж гарч. За зарим намтар дээр чог гэж бичсэн байна. Чог. Чог. За тэгээд ерөнхийдөө за содном гэдэг чинь ойлгомжтой буян гэсэн утгатай үг тийм үү. За чог гэдэг нэрнийх нь бол их жоохон сонин. Энийг бас нэг жоохон тодруулъя. Гэдэг тэр одоо ачог буюу
чо гэж ингэж бичиж байгаа нь бол юу гэхээр гэж бичдгийг болохоор төв дэлний 5 гэсэн тоогоор бичиж байгаа. Чо гэдэг нь одоо болох гэсэн маягтай үг. Тэгэхээр нэг 5 болох, 5 болно гэсэн маягтай. Манайд бас нэг хүмүүсний ингээд нэр өгөхдөө бас нэг тийм бэлэг дэмбэрлээ бодоод нэг тэгж бас нэг олон тооны бас нэг нэр өгдөг юу байдаг ш тийм ээ. Тэр ясаар бас нэг өгсөн болов гэмээр тийм нэг нэр ажиглагддаг. Тэгээ энийг яагаад тодруулж ийм гэхээр одоо дараагийн нэг ярих зүйлтэй бас энэ холбоотой юм. За манай 6 дугаар богд маань одоо мэдлэгийн цагт эцэг ихээс бас ийм одоо нэр хайрлжээ. За богдын эцэг энэ Содном гэж хүн. Энэ богдын эцэг энэ Содном гэж хүн байна шүү дээ. Энэ хүн ямар хүн байсан гэхээр тэр үедээ төвдийн төрийн сайд байсан Цэмэнлэн Номон хаан гэж хүн байсан байна. Энэ лам хүн л дээ. Гэхдээ төрийн одоо сайд байсан. Одоо дэсрэд байсан. Төвдийн одоо төрийн сайд манайхаар бол одоо ингээд ерөнхий сайд гэсэн энэ дүүх албан тушаал болохоор төвдөд болохоор тэр дэсрэд гэж байгаа. Энэ болохоор одоо төвдийн төрийн хэргийг мэднэ гэсэн үг. За тэгээд тэр төрийн хэргийг одоо мэддэг хүн болохоор төвдөд болохоор заримдаа лам хүн, заримдаа энгийн хүн, ноён хүн дээр хашиж байсан байгаа л да. За яг энэ үед ингээд хашиж байсан хүн болохоор Цэмэнлэн Номон хаан гэдэг нэг лам хүн байж. Тэгээд яг энэ манай энэ 6 дугаар богдын яг аав нь болох, эцэг нь болох энэ хүн яг энэ Цэмэнлэн Номон хааны одоо яг бараа болгоч нь байсан юм байна л да. За. Тэгээд одоо өөрийнхөө одоо хүү мэдлээ гэх тэгээд болохоор одоо өөрийнхөө одоо тэр одоо мэдээж тэр одоо нэг стейцтэй хулгай хүний одоо бараа болж байгаа юм чинь нэр асуухаар одоо ингээ явж л тэ. Тэгээд энэ богдыг мэдлдэг яг энэ өдөр нь болохоор одоо хасын их ирвэл одоо гадаалах одоо өдөр байсан юм. Хаврын сүүл сарын хаврын ихэнх сарын 25-ны өдөр ингээд ласын ирвэл одоо гадаалах өдөр таарч л тэ. Ласын ирвэл тэгэхээр ласын ирвэл чинь болохоор одоо зарим тохиолдолд манайх болохоор голдоо энэ нөгөө чомприл ирвэл шиний нэгнээс эхэлдэг болоо заримдаа ласын ирвэл чинь болохоор энэ эхлэх өдөр нь бол арай жоохон өөр байдаг шүү дээ. 18 өдөр бас ч юм уу юунаас ингэж эхэлдэг тийм юу бас байна. За тэгээд ласын ирвэл ингээд нөгөө гадаалах өдөр байсан учраас тэр өдөр нөгөө яг ингээд одоо лас хотын тойролцоо майдэр иргэх өдөр ингээд яг таарсан юм байна л да. Майдэр залаад одоо ингээд ласаа гороолгоч майдэр иргэх ирээд ингээд таарсан юм байна. За тэгээд одоо богдын эцэг болох одоо Содном гэж хүн одоо тэр өөрийн бараа болж байгаа төрийн сайд байсан дэсрэд одоо Цэмэнлэн Номон хаанаас болохоор за би хүүтэй боллоо гэдээ одоо нэр айлтгаж л дээ. Нэр айлтгахт нь болохоор тэр одоо Цэмэнлэн Номон хаан ингэж хэлсэн. За өнөөдөр их сайхан бэлэг дэмбэрэлтэй сайн хүн байна. Энд чинь бол богд мэдлэг тодорхойгүй байх үеийн юу явдаг шүү дээ. За их сайхан бэлэг дэмбэрэлтэй өдөр байна. За нэгдүгээр лалсан ирэл гадаалж байна. За хоёрдугаарт болохоор энэ өдөр болохоор одоо ингээд майдэр ирэх өдрөө, майдэр одоо залрах өдрөө. Ийм сайхан өдөр явна. За тэгээ яг ингээд одоо яг чи одоо өнөөдөр одоо ингээд хүүхдэд нэр айлтгахаар яг энэ ирэх үед одоо яг майдэр ингээд залах гад яг гарах гэж байгаа яг энэ үед ингэж таарлаа гэд. Тэгээд бэлэг дэмбэрэл сайхан зогтлоо гэд хүүдээ Жамб Нэрнга гэдэг нэр өгөөрэй гэсэн. Жамб Нэрнга. За Жамб Нэрнга гэдэг нь юу гэсэн үг вэ? Жамб гэдэг бол за эхний Жамб гэдэг болохоор майдэр гэсэн утгатай. Арийнх нь Нэрнга гэдэг бол юу гэхээр 25 гэсэн. 25. Тэгэхээр 25-ны одоо майдэр гэсэн маягаар 25-ны майдэр гэсэн тийм нэг маягийн тийм одоо сонин нэр өгсөн байгаа юм л да. Анхлан одоо намтар дөхөн дээр ингээд уншихад яг энэ юг уншсныхаа дараа бол надад бас юу төрөжсэн гэхээр одоо жишээлбэл нөгөө эм тан одоо янз янзын залхад одоо тэгээд норв дүнтэн ледэр одоо хэд гिचгэд ингээд нөгөө гол нөгөө болж байгаа нөгөө эмийн нэг зайг болоод одоо цаана хэдэн бүрэлдэхүүн хэдэн одоо орцорхуу тэргээр нь ингэж хэлдэгтэй адилхан Жамб Нэрнга майдэр 25 гэсэн ингээд нэр өнгөж өгнө гэдэг шиг их сонин ийм содон их сонсогдож л байсан л да. Сүүлд нь бодоод байсан түрүүн бас хоёлаа ингээд бас дурдсан шүү дээ. Ээж нь болохоор одоо Ачуг юм гэсэн нэртэй. Тэгээ Ачуг гэж 5 болноо гэсэн үгтэй. Нэгтэл болохоор одоо тэр мэдээж тэр болохоор энэ хүн болохоор эцэг эхийн нэрийг нь сайн мэддэг байсан баг. Тэгэнгүүтээ хөөхтийн нь одоо гарахаар Жамб Нэрнга майдэр 25-ны майдэр гэсэн тийм нэг сонь нэр өгсөн гэж ингэж байдаг. За энэ болохоор одоо юу гэгэн болж одоо ходог товлогооноор тодруулахаас өмнө шүү дээ. За тэгээд үүний дараагаар болохоор одоо мэдээж одоо Монголын одоо хотогтой төрөй дүрийн хотогт гэгэн одоо ингээд орон сэлжид нэрмандор үзүүлсэн учраас одоо дараа дүрийг ингээд айлтгаж жамжигшүүлээд банчин богдод одоо айлтгсан байдаг. Тэгээд 7 дугаар банчин богд Дамбинем гэгэнээс за тэгээд одоо яг энэ
Содном гэж хүний одоо хүү энэ хүн болохоор одоо манай одоо 5 дугаар дүрийн одоо гигэний хойтлын дүр 6 дугаар дүрний эргэлзээгүй мөн гэж ингэж тодруулаад за тодруулсныхаа дараагаар болол юу вэ гэхээр албан ёсоор одоо энэ нөгөө ходог туулгааны нэр хөгтөө түрүүн битэрий ярьж ирсэн лувсан балдан дамби жанцсан сайн оюун цог төгөлдөр шашны дуаз гэдэг тэр одоо нэр алдрыг болохоор одоо банчин богдоос одоо хайрлсан байх нэ. Тэгээд манай энэ одоо богд маань ингэж тодорсныхаа дараа шар бичин жил буюу 1848 онд 6 настай байх үедээ одоо ингээд төвдөөс одоо Монгол оронд одоо ингэж заларч ирсэн. За ингэж заларч ирэх үед нь болохоор өмнөх богдуудтай мөн адилханаар одоо Янзан багшийг нь одоо Далай ламын гээ банчин богдоос одоо нэг эрдэмтэй Сэмбрээ үсмээс гарсан нэг эрдэмтэй чадaltaй сайн ламыг одоо Янзан багшаар нь томилж явуулж тэгээд энэ үед болохоор одоо гандан төва бүрэлдэхүүн иш төвдөн жамц гэж хүнийг богдын 6 дугаар богдын тусгаалan Янзангоор гэж хоёлаа боход энэ түрүүчийн дугаарыг үзсэн хүмүүс мэдэх баг. Өмнөх дугаардаар болохоор одоо тэр зарим үе явуулсан Янзан багш нь болохоор тухайн тэр богдын одоо үйл ажиллагаанд маш их одоо тус нэмэр болсон. Ганц одоо эрдэм ном загаас гадна тэр богдын үйл зохионгүй хэрэгт нь болохоор маш их одоо чухал үүрэг гүйцэтгэж исэн гэдэг нь болохоор одоо 2 дугаар богдоос хойш үеийн одоо богдууд дээр болохоор ярьж исэн шүү дээ тийм ээ. За тэгэхээр энэ тэва бүрэлдэхүүн иш төвдөн жамц гэж одоо хүнийг одоо томилж явуулсан. За зарим намтар дээр энэ хүнийг болохоор гартан хам гэдэг ингэж хэлсэн. За гартан гэж хэлж байгаа эдгээр нь юу гэсэн утгаар энэ хүнийх нь нөгөө уугуул нутгийнх нь нэрээр нь гартан хам гэж хүндтгэж тийм ээ хүндтгэж ингэж хэлж байгаа. За тэгээд манай богд маань одоо их хүрээн заларч ирээ шар бичин жил аг 6 нас өдөртэй байх үедээ 1848 онд одоо их хүрээнд одоо ингэж заларч иржээ. За тэгээд ер нь одоо энэ цаг үеийн юугаар ч юм уу бас ингэж намтар төвгөн дээр гардгаар одоо юу вэ гэхээр одоо ерөнхийдөө ингээл альва тэр одоо ертөнцийн хүмүүний одоо нас буян одоо тэдгээрт болохоор одоо зөвчөө гарч юуны тийм одоо юу байсан учраас болохоор манай богд маань тийм урт наслаагүй. Ширээн залснаас ердөө одоо 59 хоногийн дараа зарим намтар дээр 59 хоног гэж ингэж хэлсэн байна. Ердөө ширээн залсныхаа дараахнаар одоо Нирван дүрийг ингэж ерөөсөө үзүүлсэн байгаа. Үзүүлсэн. Тэгэхээр бол яг 14 дугаар 60-ны шар бичин жилийн өвлийнхэн сарын 19-ны өдөр буюу 1848 оны 11 сарын 20-ны өдөр өдөө одоо яг хүрээнд заларч ирээд одоо халахч явзандан ботгтын ширээнд залаагадаад тэгээд ердөө нэг сар гаруухан болоо тэгээд одоо Нирван дүр үзүүлсэн. Ердөө нас өдөр ердөө 6 нас өдөр зооглсон юм баг юу. Тэгээд банчин богдоос хамгийн анх одоо тэр сагил хүртэгтэй одоо гинэн сагил хүртэгтэй түрүүний ясаар одоо тэр номын нэр авсан. За тэгээд тэр яг намтар төвгөн дээр гардаг насны авшиг цэвэн хүртсэн. За тэгээд бусад ном судруудыг ингэж хүртсэн гэж энэ намтар дээр гардаг. Тэгэхээр ерөнхийдөө нас өдөр богинохоо нас учраас ерөнхийдөө намтар цадгийг дэлгэрүүлэнгүй их юм байх юм байхгүй. Тэгээд намтар дээр бас нэг дурж байгаа зүйл бол юу вэ гэхээр нааша одоо халах нутг руу зааж ирж явах зам зуураа одоо гүнбэн хийдээр орж гүнбэн хийдэд бас одоо тэр олон түмэнд бас ингэж мөргөл тавьсан гэдэг. Тэгээд ерөнхийдөө 6 дугаар богдыг ширээн залсан нэг нь зарим намтар дээр нь болоод ягаад би зарим намтар дээр гэж хэлэхээр болохоор энэ бид бүхэн ярьж явах дээр болохоор хоёлаа бас энэ намтруудыг ямар намтруудтай холбож ярьсныг нь бас энэний дараа хэлээ. Тий. Зарим намтар дээр нь дурж байгаа бол зарим намтар дээр нь дурддаггүй зүйл байдаг учраас хэлж байгаа юм. Түүнээс бол нийтлэг бүх намтар дээр дурдсан гэсэн үг биш шүү. 6 нас өдөртэй байх үедээ энэ шар бичин жил 1848 онд за яг хэдэн сарын хэдэнд ширээн залбаа гэхээр намрын сүүл сарын шинийн 7-ны өдөр болохоор их хүрээнд одоо ингэж ширээнд залсан юм байдгийн. Тэгэхээр манай богд маань ерөнхийдөө ийм хүн одоо яг бас товчхон намтартай ийм хүн байна. Тэгэхээр хоёулаа одоо өмнөх дугаарууд дээр ч бас дандаа намтрын гол баримталж ярих намтруудаа бас дурж ирсэн. Энэ удаагийн дугаар дээр одоо 6 дугаар богд маань хэдий их одоо олон жил саатаагүй ч гэсэн одоо аль ямар хүмүүс намтрын
одоо үлдээс зохиож бичиж үлдээсэн байна. Тий, энийг бас хоёлаа сайхан яг тодорхой бас ингээд дурдаад авчи. Тий, ерөнхийдөө альва нэг юм ярахад дэш баримттай байх нэг зөв л да. Тэгэхээр түрүүчийн одоо богдуудыг ярьж явахдаа хоёлаа яг дэлгэрэнгүй иш татж байсан одоо бичнэ цорж хүрээний цорж авгал усан дондвийн одоо энэ намтар тардаг дэрвэ гомби гадан буюу одоо намтар хов төгөлдөр нэрван хүсэгчдийн горил хангах баяр хүрэн гэдэг яг энэ намтрыг болгоор гол нь дэлгэрэнгүй юм. За бөгөөд бусад баяжилтыг бол юунаас хийж одоо ярьж байгаа нөхөр номгоны дарих ламын одоо 8 богдын одоо тэр намтрыг бол голж тулгуурлаж хэлнэ. За мөн одоо яг жинхэнэ одоо 6 дугаар богдод яг зориулан хийсэн нэг шүлгэсэн намтар болохоор шар царж давж амтсан ангийн нэг үлгэн хэдийн лам тэн өдөрдөгч Чавцандаа модгтын намтраас тэн өдөрдөгч 6 дугаар дөрийн намтар оршвэ гэдэг юм 6 уучлаарай 3 хон хуудас энэ чинь богино барын тэгтээ судрын 3 хуудас юм богино намтар байгаа. За мөн одоо мөн бичээд цоржийн одоо болохоор бадгаар бэрэмзээ буюу одоо цагаан лимфан цагаан бадам цэцгийн үзэсгэлэнт хэрэг гэдэг юм 9 хуудас товчхон намтар байгаа. Энийг бас ингэж голлож ярина. Мөн түрүүчийн дугаарт болохоор миний нэг бартсан бас нэг судрыг дурдхаа бас нэг мартсан зүйл болохоор лашин хувилгааны нэг номыг болохоор энэ манай 8 дугаар богдын үед зохиогсон өмнөх дөрүүдийн болохоор ингээд дурдсан намтар байдаг. Хөөдийн тэрийг болгоо би 8 дугаар богдтойхоо юун дээр бас тэмдэглэсэн байж байгаа. Өмнөх дөрүүд дээр болохоор ерөнхийдөө дурдаагүй байна. За мөн тэр намтрыг ярина. За мөн эдгээр одоо төвд намтрыг ашигласан. За монгол хэл дээр байгаа. Тэгээд одоо хэлтгэл шаштар болоод бус зүйлүүдийг ерөнхийдөө хоёлаа ашиглаж бит хоёр ингэж ерөнхийдөө ярьж байгаа юм. За яг юм бод. Тэгэхээр одоо бид хоёрын бол гол баримталцгаа зарчим бол одоо ямар хүний зохиосон иш баримттай гэдэг утгаас энийгээ дугаар болгон дээр заавал тодтогхон болж байгаа гэдгийг бас үзэгчдэн маань бас ойлгох байхаа гэж бодож байна. Тэгэхээр одоо богдын маань одоо залбирал нь ямар залбирал яг зөв одоо залбирлаа хоёлаа бас ингэ сайхан. За бид бүхэн ингэж уншдаг штэ. Лодоо самба болдон түүнийг тууанги доног дамби эренлэг малуйзан дүдэ пунла жанцсан аравдан ба чавзан лама шавлаа солвонд гэж ингэж одоо бид нэр одоо богдынхаа залбирлыг ингэж оруулж уншдаг юм. За энэ залбирал дээр гарч байгаа нэгдүгээр мөрөн дээр гарч байгаа лодоо самба балдан гэж гарч байгаа дээр гарч нь лодоо самба гэдэг дээр лувсан балдан гэдэг энэ балдан гарч ирж байна. За хоёрдугаар мөрөн дээр доног дамби гэдэг дамби. За гуравдугаар шатан дээр дүдэ пунла жанцсан гэж байгаа. Каринтэй жанцсан. Тэгээд лувсан балдан дамби жанцсан гэдэг манай 6 дугаар богдын одоо яг нэр алдарн гарч байгаа. За орчуулга оюун сайн цог төгөлдөр чадагчийн эрхтийн олон судар тарины шашны ёс хоцроолгүй баригч адар шумсын тулаанаас ялсан тэмдэг маш хатгагч аврал богд тойн ламын үлмий залбир мүү гэсэн. За энэ залбирлыг хэн одоо анх айлдваа гэхээр одоо түрүүний хэлснээс одоо манай богдыг тодруулсан 7 дугаар банчин богд одоо ингэ зохиож өгсөн. За энэ дээр нэг зүйлийг бас ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ хүмүүс маань болохоор одоо ингэ төрөв дугаарыг үзсэн хүмүүс одоо хийж байгаа. Ийм дөрвөн шат ном ингээд айлцсан юм үгүй ээ. Одоогийн бага хүмүүс ингэ сайн мэднэ. Одоо 14 дугаар адам далаа багш одоо манай 10 дугаар богдод зориулаа бүтэн ном одоо ингээд нэг шавдан солдов айлдсан байдаг Өдмий Баторшин. Түүнээсээ бид нэр 4 шат номыг нь уншлагандаа оргож уншдагтай адилхан. Ерөөсөө энэ татж байгаа ном нь болохоор юм бүтэн юм ном байгаа юм шүү. Ийм бүтэн номноос нь бид нэр 4 шатыг нь одоо яг ингээд тухайн одоо богдыг уншихтаа л ингэж оруулж байгаа. За утга агуулгын хувьд бол юу вэ гэхээр одоо манай богдыг маань болохоор одоо юу вэ гэхээр оюун ухаан их сайн. За чадагчийн шашны судар тарны номын болон мод нь ерөөс хоцроолгүй сайн барьдаг. Ялангуяа хартан хортон дайсан бүхнээс нь одоо тэр шашны одоо эсрэгцэл бүгдийг нь олонгот маш их ялгуулсан сайхан баг лам гарах болоосаа гэж би зөвнөн бэлэгдсэн маягийн одоо ийм залбирал багмаа. Тэгэхээр залбирлын хувьд бол одоо юм байна. Тэгэхээр одоо манай богд маань бол одоо төвдийн тас хотоос их хүрээндээ залагдаад одоо ширээн залагдсанаас хойш бол одоо бүр нарийн тооцож хэлэх юм бол зарим намтар дээргээ тааны дурдсанчлаа одоо 59 өдрийн дараа нирван болсон. Маш богино хугацаа тийм маш богино хугацаа. Энэ одоо нирван болох шалтгаан нь одоо юу байваа? Тэр тухайн үед бол одоо тийм
янз янзаар л хүмүүс яриад байдаг тийм ээ. Тэгээ намтар дээр гарч байгаагаар бол богд одоо тийм хар цэцэг өвчин одоо зооглоод тэгээд нирван болсон гэдэг. Тэгэхээр энэ үед болохоор их хэцүү хүчээр юу байсан гэхээр тэр нэг цэцэг өвчин гэдэг ийм халдварт өвчин хоёрдугаар богдын үед бас ингээд бас ярьжсэн тийм ээ. Тийм одоо юу манай богдын нэг тэр заларч асан одоо тэр газар за ялангуяа дамдаржаа хийдийн тэр хайр орчин болохоор одоо тийм өвчин одоо гарахгүй гэсэн тийм одоо нэг тангарахтай гэдэг бас ярьжсэн. Гэхдээ болгоор одоо манай энэ зарим богдууд маань арх нас өдөр их богнохон байгаагийн бас нэг учир шалтгааны нэг юу нөхөр чинь дэлхийд даяараа л байсан тэр цаг үед болохоор одоо энэ ямар нэгэн тийм одоо халдварт одоо тийм нэг тахал маягийн тийм одоо өвчнөд одоо бас нэг өртөгдсөн бас нэг шалтгаан болох баг. Гэтэ шалтгааныг бол янз янзаар ингэж хэлдэг л дээ. За тэр тухай яриад явах уу? Хоёулаа болохоор гэгээлэг талаасаа ярих юм бол манай богдыг маань хэдийн нас өдөр 6 хан болсон боловч их олон гайхамшигтай цадиг түүхийг үзүүлсэн юм байдаг л да. Жишээлбэл одоо 6 хан настай яг дөнгөж заларч ирээд тэгээд бүхэд бол мэдээж одоо Монгол совин онгууд одоо дэрэгдэн байс байдаг. Тэгэнгүүтээ тэр дэрэгдийн совингуудаасаа бас ингэж асуусан байдаг л да. Төвдөр нэг ингэж асуусан. Тэр чинь төвдөөгч ч тийм ээ. Саяын зовоо арахуу сэрва жишиг юм гэж асуусан байдаг л да. За энэ бол юу гэсэн үг вэ гэхээр гаргийн эрхэн гэж арахуу гэдэг нь одоо юу юм бэ гэсэн утгатай. Тэгтэл дэрэгдийн совингууд нь бас ингээ сайн түүнийг нь одоо олигтой яг сайн хариулж чадаагүй байсан. Ихт нь бол юу гэхээр нар сарыг бүхлээр нь залгидаг нэг зүйлийг чинь араахуу гэдэм штэ гэж хэлээд тэгээ бас нэг тийм таалал бас одоо нэг тийм одоо уйсалтай гинөө бас юм дурамчхан маягтай бас байсан гэж ингэж хэлдэг. Тэгэхээр яг үүнээс юу гэдэг заларсныхаа дараа болохоор юу ба гэхээр одоо энэ бүгд босод намтруудаар гардаг л да. Энэ удаг төвлөгөөд юм болохоор лагшин дөр ингэж юу байхад юу гэхээр наран уулын баруун уулын цаавар одоо шингөв эсвэл араахад одоо түүдв одоо гэх маягаар одоо ингэж бас ингэж хэлдэг юм одоо зүг байлдаг. Түүнийг бас ингэж бэлэгдэжээ гэж ингэж бас хэлдэг. За мөн өөр нэгэн домог түүх бол одоо очир дарын одоо шүтээний өмнө очир дар шүтээний өмнө одоо бусад совингуудтайгаа мандал их олон удаа хөргсөн гэдэг. 6 настай хүүхдийн юм шүү дээ. Яриа шүү дээ тийм ээ. Тэгээд мандал өргөж дуусныхаа дараа ингээд нулимс ингэж туслууч одоо их маш их гонигтай байсан гэсэн нэг тийм одоо зүйл байдаг. За мөн одоо өмнөх дугаарын дээр хоёлаа бас ярьж исэн 5 дугаар богд маань болохоор одоо ирээдүйн виш башгыг үзүүлсэн олон янзын тэр нэг сонон гайхамшигыг ингээд үзүүлж исэн дотор бас ярьж исэн. За тэгээд 5 дугаар богд маань нэг одоо ном хайлтсан байдаг. Тэр ном маань ургамал сарны хот мандал сайн бөгөөд үзэсгэлэнтэй усан болор чандамын мэт нэгэн гэрлээг ургуулж уршиг гинтийн хар мананд төдгөрдөгч улмаар муу нөхцөлийг сайн мөрөд хурдан хувруулагтун гэдэг давижин гар саншин зэвала норвож үсэл даваа очиг шар лавр напун навга дэвнаян жанган ламсан нүрдүү журвар зод гэдэг одоо ингэж айлцснараа бол юу вэ гэхээр одоо яг энэ дараагийн дүрийн богдын мэдлэх жил байдал төрөх нирван болсон шалтгаан насуудар богино болсон нэг нь иш башхыг нь үзүүлсэн гэх. За тэгээд үүнийг товчхон болгоод юу вэ гэхээр ургамал сарны хот мандал гэж. За сарыг болол төвдөр болохоор одоо даваа гэж байгаа тийм ээ. За тэгээд заримдаа төв тохиол уран зохиол бол юу вэ гэхээр энэ төв төлний одоо юу гэж вэ? Илт өгүүлэх ёгтнер гэж. Тэр ёгтнер болвол юу вэ гэхээр туулат гэж. Ервөнжин буюу туулат гэж нэр өгдөг. Тэгэхээр туулат. Тэгэхээр бол энэ сар гэж гарч байгаа ингээд туулат гэдгээр бол юу вэ гэхээр дараагийн гарах одоо манай богдын одоо 6 дугаар богдын маань одоо жил нь болохоор юу гэхээр туулай жилтэй байх юм. Тэгээд бол юу вэ гэж байгаас ургамал сарны хот мандал сайн бөгөөд үзэсгэлэнтэй гэдэг дүү төрхийг сайхан үзэсгэлэнтэй усан болор чандман нэрдэн мэт ингээд ийм сайхан бол. Гэхдээ ийм сайхан ургасан боловч уршиг гинтийн хар мананд түүтгэрдэнд гэдэг маань юу гэж хэлж ийм гэхээр нөгөө одоо тэр хар цэцэг
одоо гинтийн тийм тахал өвчнөд одоо нэрвэгдэж одоо юу болох юм. За тэгээ улмаар нөө муу нөхцөл бүхнийг сайн мөрд хурдан урвуулгатун хувируулгатун гэдэг нь болоод хэдийд энэ асуудал богинохон боловч дараа дүр нь болохоор одоо залгуулan үйлс зохионгойг нь үзүүлнэ гэж ингэж гаргасан гэж энэ хожим хойтын. Гэтэ ингэж хэлж байгаа нь би тайлж байгаа юм биш. Урд урдын одоо манай богдын төр сүмөм зохиолуудыг хийсэн чадрын хамлан болоод за тэгээд шижээ гавж болоод тэдгээр хүмүүс болохоор ингэж айлсан юм байдгийн. Тэгэн мэтийн болохоор одоо энэ манай богдын та холбоотой хэдий ингээд нэг 6 нас өдрөө хүрсэн боловч Монголд ирээд ердөө сар гаруйхан болсон боловч ингэж сонин гайхамшиг үзүүлсэн. Энд бас нэг өөр нэг зүйл байдаг. Мөн очирдар бурхныг одоо ингээд өмнө бас нэг удаа ингээд бараалхаад мөргөж явах үед совин год нь алсаас талд ингээд харахаар болох юу вэ гэхээр богдын бие болохоор чин газараас тохоо өндөр ингэж хөөрч байгаа ингэж харагдсан гэдэг. Тэгэхээр иймэрхүү зүйлүүдийг сонсоод болвол зарим тохиолдолд удаа ингээд энэ сонин гайхамшигтай юм үлгэр домгийн юм гэж бас үзэж гэж болохгүй л дээ. Хэн нэгэн хүний сүсэг бишрлийг болгонгууд нь өөр нэгэн хүн сүсэг бишрэлгүй хүн бас хүн хэн нэгний үнэ өнцгөөс бас ингэж харж мөнгөж болж болохгүй. Тэгэхээр тухайн тэр хүний сүсэг бишрлийг болохоор хүндэтгэж байх хэрэгтэй. Сүнсэг байх хэрэгтэй. Тэгэхээр одоо орчин цаг үед бол бүх юмыг болгонгуудаа заримдаа болохоор одоо муугар ярьдаг болсон хүмүүс их болсон байх гэж гарч магадгүй учраас болж. Гэхдээ намтар түүхэн дээр бид нэр хэдэн зуун жилийн турш богдоон шүү тэгээд манай шашны номын тэргүүн юм гэж үстэй тэр хүнийхээ өмнөөс нь болохоор альва хийсэн үйлс зохионго за тэгээ ганц богд гэлтгүүм ходог туулгаад бүгдийг юм болгоод итгэж биширч тэгээд итгэж биширснийхаа одоо үр шимээр гэдэг айц чанарыг нь улам хүртэж байсан учраас бидгээр тэдгэр бүхнийг бид нар нэгэнт бурхан шашинтай хүн бол түүнийг бид нар зөрөгтэй ярих хэрэгтэй бурхан шашинтай бус хүн байх юм бол бурхан шашинтай хүнийг бүү та нар одоо бас энийг одоо та нар өөрсдийнхөө араамандаа тааруулж өөрсдийнхөө тэр үзлийнхаа юунд бас тааруулж ингэж ягаад гэвэл сүүлийн үед энэ сошиалар янз янзын зүйл гараад тэгж ярьдаг юмыг нь өөрсдийнхөө зүйл өнцгөөс ингэж үзэж бас ингэж яаж байгаа хандлагууд их гардаг учраас ингэж анхааруулж хэлж байна. Тэгэхээр тэгж нэг бас нэг илүү өгдөж бас хэлэхгүй бол бас болохгүй гэж санаад хэлсэн шүү. Таны үзэл бодолтой юм уу энэ уриалгатай бол одоо 100% санал нэг байна. Тэгээд бусдын одоо өөрөө шүтдэггүй байж болно, шүтдэг байж болно, иш шүтэж болно тий. Тэг гэлээ гэхэд одоо таны эрх бол миний эрхээр хязгаарлагдана. Миний эрх таны эрхээр хязгаарлагдана гэж байгаа юм яг санал нэг байна. Тэгэхээр судлаагүй мэдгүй юм а мэддэг юм шиг ярих бол одоо маш их хортой гэдэг дээр бол санал нэг байна. Тэгэхээр хоёулагийн энэ удаагийн дугаар бол одоо манай 6 дугаар дүрийн богд маань бол ихэн зам төв дээр бол их түргэн саадсан учраас одоо энэ одоо товчхон танилцуулахад л юм байна тийм. Товчхон угаасаа танилцуулахад юм байна. Тэгэхээр энэ удаагийн дугаар маань бол одоо энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаараар үргэлжлэлээ хүлээн авч үзнэ.